Сайн байцгаана уу үзэгчдээ. Бүтээлч гэр бүл нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхэлж байна. Эх хотын гудамжинд хүмүүсийн алхаа дүргэсч, машины чимээ амьдна. Энэ их хөдөлгөөн яарсан амьдралын дундуур өөрсдийн сэтгэл зүй, эрүүл мэнд, гэр бүлийнхээ халуун дулаан байдлыг ямагт түрүүнд тавьдаг ээж аавд ч цөөнгүй. Энэ удаагийн дугаараар бяцхан хүүтэйгээ шин содон зүйлийг туршиж үзэхээр нэгэн үзэсгэлэн тэмэгтэй ирээд байна. Аавынхаа дэрэгдэл хамгаас илүү зоригтой байж чаддаг орчлон хүү өнөөдрийн бүтээлч үйл ажиллагаанд хэрхэн оролцох бол хамтдаа үзцгээе. Өмнө нь манай гэр бүл шавран урлалаар энэ бүтээл хийж байгаагүй. Одоо анхны шавран урлалын бүтээл хийж үзэх гэж байна. Би болохоор өөрөө иймэрхүү декор гар урлалын нэг айгуу сонирхдаг байхгүй юу. Гэхдээ зурж чаддаггүй. Гэхдээ яг ингээд зураад суудаг, зурж чаддаг ийм гар урлал хийж чаддаг хүмүүсийг яг тийм дотоод ертөнцтэйгээ ажиллаж чаддаг хүмүүс гэж боддог. Хүү маань яг төвлөрөөд тэр шавар урлалыг хийнэ гэж бодохоор яг бит хоёр гой бүтээл хийж чаднаа л гэж бодож байна. Яг хүү маань ямар бүтээл хийхийг хүсэж байна. Яг тэр бүтээлийг нь л хамтдаа хийндэ. Ээж нь хийхэд нь тусалж өгөндөө. Тэгээ хүү маань гол нь яг аавтайгаа байхдаа өгнө их мундаг байдаг. Өгөнд ордог. Одоо зүгээр суугаараа гэхэд ингээл яг ингээд сайхан зүгээр суугаал айгуу сайн өгөнд норд. Яа тэгэхээр аав нь өглөө гараад орой ирдэг болохоор нэг аавын хүслэн болцсон байдаг. Тэгэл ерөөсөө аавынхаа үг нь маш сайн орно, автагаа маш гоё тоглоно. Бүр яг л гоё аавынхаа үгээр хүүн аавнаас хүүгийнхаа үгээр энэ хоёр маань айгуу эвтэй байдаг байхгүй юу? Яг хүү маань жоохон болохоор ч тэр амархан бүтээл хий гэж бодогдсон. Амархан хүүд маань тийм хэцүү санагдахгүй. Айгуу хэцүү санагдахаар зүйл хийвэл ингээл шууд шантраал болчих байх гэж бодоод байна. Тэгэхээр амархан хүүхдэд одоо хийж болох хэмжээний тийм бүтээл хий гэж бодож байна. Тавагч байдаг юм уу? Жижигхэн халбахч байдаг юм уу? Энийг хараад ида. Энийг хардаа энэ нүд шүү дээ нараа. Дохонд дундуур нүх шүү. Нүд шүү нэг үү? Энэ нүд юм шүү. Тий, энэ нүд юм байна. Бас энэ нүд юм биш үү? Үй. Тийм байгаа. Энэ гадууди. Оо яах. Би айд. Оо яах. Нүд нь ингээд юу яах. Энэ дотор миний хөө лайгээ гэрл асаадаг байхгүй юу? Тэгээ мод болдог байхгүй юу? Хойлоо наанч одоо эргүүлэхээр юм хийндэ. Тэ. Хатны. Это тинийн таван. Харин тийм ээ жоохон заваан байд. Миний үгийнх ямар гоё цэвэрх юм бэ те? Тий. Миний үг Тава. Миний үгийн бүх юм гоё юм а тий. Тава. Харин ээжийнхэн жоохон заваан лээ. Оо иргэдэг юм биш. Ээжийнхэн нас иргэдэг юм биш. Хоо. Нэг хардаа миний хөө. Миний үгийнхээ гас ингэ нарах нь шүү дээ хөө. Ваа, ямар гоё юм бэ тийм нэг хөө. Нэг энэ төмрөнд нь гараа өргөж болохгүй шүү за. Дандаа дээр нь ингээ юмаа барьдаг шүү заа юу. Керамик урлагт нь бол ерөнхийдөө дүрслэг урлагийн төрлүүдийг бодвол өвөг урлагуудын нэг гэж явдیں۔ Ерөнхийдөө анх тагч байх магадлалтай. Одоо чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеэс эхэлж ингэж дэлхийн өнцөг болон бүрт энэ тэнд зэрэг хөгжиж ирсэн юм урлаг байгаа даа. Яг байгаль дээр байгаа бэлэн тогтцоодыг ашиглаад ус, гал, шавар гурваар ерөнхийдөө урлаг бүтээж байгаа нэг хэлбэр гэсэн үг. Яг керамик гэдэг үг нь бол яг эртний Египтээс гаралтай, яг юм хүрдний техник гэсэн утгатай. За хэдүүлээ уртлынхаа уснуудад гараа нь ороод эхэлжээ. Зүгээр шууд ингэ дурчих юм. Тийм. Гараа нь орвол шавар дээр баг зургаас аваад хийчих. За хоёлаа гараа нь орвоо шээ. Гараа нь орно. Хоёр гараа дүрчих. За тэгээ шаврын дээрээ уснуудаа ингэ. Оо ямар мундаг юм бэ миний үчи. За хэдүүлээгийн гар шавар хоёр хоорондоо зуурлахгүй энэ усаараа ингэж тусгаар л хийж хийх гэдэг юм шүү. За. Эхний ээлжинд хамгийн хэлбэрээр нэг жижигхэн аягнууд хийгээд үзье. За.
За бидний ихтэй эхний зүйл болохоор за яг энэ тавцангийн төв дээр хэдүүлээ энэ шаврыг маш жигд хэрэгэлцтэй байрлуулах гэж байгаа шүү. За эхний зүйл гэж байна. За тэрнээс цаашаа хэдүүлээ хэлбэр гаргах, дотоод орон зайгаа гаргах яваад байгаа шүү. За. Багш нь одоо гоё аяг хийхий зааж өгье гинэ За миний хоёулаа хоёр гараараа яг энэ алганыхаа энэ хэсгээр хоёулаа шавралгаа ингээд түлхий. Ингээд түлхэх гинэ миний хөө. За гараа өгч байгаарай. За хоёулаа ингээд түлхий шүү. За хоёр гараа. Хоёр гараараа барьчих. Ваа, гоё энэ үний үн. Гоё санагдаж байна уу? Тэгээ байр миний. За хоёулаа энэ тохоо ерөөсөө өвдгнөөс салахгүй байх нь шүү. За. За. Дандаа өвдгөрөөс суур аваад гарынхаа дээд зүгүүдийг жоохон чангалаад өгчээрэй. За тэгээ хоёулаа энэ хүч яг тавцангийн төв рүү гарч байгаа шүү. За энэ гараа төр авчаарай. За гараас хүч шаврлуу ирж байгаа даралт иймэрхүү байх юм шүү. За. За. За энэ даралтаар хэдүүлээ энэ эргэлтийг л тогтворжуулах гэдэг юм шүү. Миний хөө ямар мундаг барьдаг юм бэ? За хоёулаа дахиад жоохон хүч гаргах уу? Шавраа жоохон түлхэх гинэ миний хөө. За энэ нэгт шаврыг яг центрлүүлэх, хоёрт болохоор яг шаврыг гоё нэгт болгож хольж өгч байгаа юм шүү. Одоо хийсэн бүтээлүүд чинь 1250 градус хүртэл даах болохоор яг тэрийг даах үс хэдүүлээ чанартай юм хийж гаргах гэсэн үг. Ингээд түлхэл хийж авах уу? Тий, хэдүүлээ эргэлж тогтворчтол. Йоо, миний хөө ямар мундаг юм бэ? За тэгээ доороос дээшээ ингэж хөөс хөдөлгөөн бас явж байгаа шүү дандаа. Энэ доороогоос савлгаануудыг чинь дээр ил гаргаж өгöd байгаа шүү. Мэдэгдэхгүй нүдэнд мэдэгдэхгүй байгаа савлгаануудыг. За хоёлаа төр гараа салах бай. За гараа авч байгаа. Яа гоё. Гар нь өстой гоё харагдаж шít нөхөө. Гараа базаж болно шít нөхөө. Ямар санагдаж байна? Гоё санагдаж байна уу? Өстой гоё хичээл заадаг багш энэ да тийм нөхөө. Тэ? Гоё юм. За одоо энэ дээр шаврын төв хэсэг харагдаж байгаа зү. Энэ дээр хідүүлээ хурууныхаа үзүүр хэсгүүдийг зөөлөн ингэ тавьчих. За хоёулаа хуруугаа энэ дээр ингэ тавья. За хоёулаа болохоор хоёр хуруугаа тавьчих. За тэгээ шаврнаас гараа авахдаа огцом салгаж авахгүй шүү. За. За. Зөөлөн салгаж аваад хөрхтөө бас зөөлөн. Одоо юу энэс хоошоо бүх хөдөлгөөнүүд чинь дандаа удаан зөөлөн байх юм шүү. Гэлтэй хүчтэй шүү. За төв хэсэг дээр хурууныхаа үзүүр хэсгийг эхлээд хөдөлгөөнгөө зөөлөн байрлуулчих. За хурууны үзүүр хэсэг шүү. За хөдөлгөөнгөө болсон бол тотгошоо баг багаар цоолоод орж байгаа шүү. Цоолж явсаар байгаад доотлын төмөр тавцсан тулхаас нэг хуруу наан зогсон шүү. За энэ өдрийн шүү. За. За хоёлаа дахиад одоо Манай хүчтэй хуруу яах вэ? За. Доороо хүрчлээ. Хүрсэн үү? Тий. За тэр хэсэг бол үлдээж байгаа нэг хур зузаан хэсэг чинь нэг аягны чи ёроол байсан шүү. За одоо ёроол руугаа биш гадагшаа өөрлөг ингэж баг зэрэг удаан гэж тэлж татаж өгч шүү. За. Одоо аягны чинь тойргийн хэмжээ. Ямар гоё юм бэ минийхөө. Дотор нь нүх гаргацсан юм минийхөө. За одоо миний гарыг ингэ дүүрээгаа тийгэрээ. За ингэ хийч байл. За одоо татаарай. За том болж гинөө. Сияс. За хоёлаа ямар хэлбэртэй явах юм бэ? Тэгэхээр дүрс мэд хөлөө. Бүрэнхий, дөрвөлжин, оруулжин гэх. Дүрс мэдэн те минийхөө. Ямар хаяг хийх вэ? Гар л гоё санагдаад нөө миний.
Ямар аяхтай болох юм нөхөө? Бүрх аяхтай болох. Тэхөө. За гараад ирсэн л гэж. За одоо ерөнхийдөө цилиндрийн чинь тойргийн хэмжээ гараад ирж байгаа. Одоо ихлэ өндрийнхөө хэмжээ гарах гэж байгаа шүү. Нэг хуруу дотор талтай дэлхийн уруу гадна талтай сервисээс баг зэргийн зөөл юм авчилт өгч байгаа шүү. Нэг бүдэг хавхалт харахтай тийм. За тэгээд чанх дэшээ удаан ингэж хөөж татаж явж байгаа шүү. За амсар дээр ирээд зөөлөн зогсоод доороос Тийм байд. За. Тийм. Яг зөв тийм байдаг тий. За хоёлаа эндээс ингэ бариа зөөлөн ингэж хавчээ. Зөөлөн чимхээр. За тэгээд дээш нь ингэ татаарай. Ваа ямар гоё юм бэ тий нөхөө. За болж. За тийш нь болохоор. Минийх анх удаа хийж байгаа ч гэсэн мундаг байна минийх. За хоёлаа ингэ бүрэнхий болох уу? За хоёлаа тэгвэл хоёр гараараа татаараа ингэ зөөл ингэ шахав. За одоо нөгөө гараараа эндээс нь татчих. За хоёлаа ямар хэлбэртэй болох вэ? Хөөтэйгээ адилхан л хийж тийм. Яа ямар мундаг юм бэ минийхөө. Чанга бацхгүй байгаа юм байна тий. Яа ямар мундаг юм. Аягаасаа хараарай минийхөө. Хөөх ямар гоё юм бэ. Минийхөө ийм мундаг юм хийж чаддаг юм уу? Чи ингээ аяг хийх гэж байгаа юм биш үү? Тэ? Минийхөө энэ аягандаа гоё цай ууж болох нь минийхөө. Одоо тэр ээжийн хэлбэрийг харж байгаа энэ аяг нь хэлбэр. Хоёул яг энэ аяг хэлбэрийг хийх юм шүү. Бүтээлдээ хандж байгаа хандлагууд одоо шавартаа хүрж байгаа байдал, будахтаа гаргаж байгаа зураас ч гэх юм уу бүх юм нь яг хүнээ өөрийг нь илтгэж идэг байхгүй. Тэнгуут яг тэр хүмүүсүүдийг илүү таних нэг тийм хаалга гэх юм нэгддэг надад. За яг хүрдэн дээр суугаад одоо эхний цилиндр босгоод цилиндрээ нүхлээд яг аягны диаметр буюу яг тойргийн хэмжээ ингэж гарах мөч байдаг. Тэрэнд хүмүүс ер нь их тогтолтой ерөнхийдөө гоё хүлээж аваад байдаг. Ерөнхийдөө эхнээс ахвала дуусна тусал бүх процессууд байгалийн жамаар явагддаг юм эко урлаг байхгүй. Ямар ч хаягдл байхгүй. Тэгэнгүүт хүнийг тайвшруулах, сэтгэл зүйн доктортой байдлыг хангах ч гэдэг юм уу. Тиймэрхүү тасгалууд бас болж өгдөг. Одоо жишээ нь физик эмчилгээ хийлгээд нөхөн сэргийх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ч гэсэн керамикийг аягүй их зөвлөдөг. Яг хүртгүү мэдрэмжүүдийг бүгднийг ажилуулж өгч идэг. Ялангуяа энэ хүрдэн дээр суухад бол хүний гар мөр ерөнхийдөө бүх биеийн тэнцвэр баланс гээд бүх булчингууд ер нь ажиллаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр хүртгүү мэдрэх үе физикл одоо бүх нэг мэдрэмжүүд нь ажиллаад эхэлдэг гэсэн үг. Давхар бодоод сэтгээд хэлбэрээ төсөөлөө дотроо явж байгаа юм. Дараа нь ямар болох бол гэсэн төсөөлөл, давхар айц, тогтол гэх бүх мэдрэмжүүд ерөнхийдөө ойлтоод ороод ирдэг. Тэгээд энэ болгонтойгоо ингээд эвлэрээд ингээд таслуулаад ирэх юм бол хүн өөр айгүй гоё доктортой сэтгэл зүйтэй, доктортой хөдөлгөөнтэй болоод эхэлдэг. Шавар гэдэг бол дэлхийн амьтан хэсэг. Эрт цагт хүн төрлөختөн шавраар эдлэл хийж эхэлсэн нь зөвхөн хэрэглээний хэрэгцээнээс бус амьдралын тухай ойлголтоо бүтээлээр дамжуулан илэрхийлэх нэг хэлбэр байжээ. Керамик урлалын энэ өв уламжлал өнөөдөрч орчин үеийн уран бүтээлчдийн гарт үргэлжилсээр байна. Өнгө, хэлбэр, дүрслэл, мэдрэмж бүгд нийлж хүний сэтгэлээс төрсэн урлагийн хил болдог. Тийм хэлбэрүүд одоо үлдсэн деталь чимэглэл бариул хэлбэр хийх хөтөлбөрийг дандаа ширээн дээрээ сууж байгаа шүү. За. За одоо аягаа жоохон хатаана. За хоёлын суур хэсэг лөө жоохон сэнстэй болчихсон. За хоёлоо сэнсийг барь. За бач. Это аягаа хатаагүй за. Ингээд бариад ингэж бариад. аягандаа хүрч авахгүй шүү. Ваа яа мундаг юм бэ минийхөө. Хайно. Даашаа үдээд юм минийхөө. Даашаа оо мундаг яг зөв. Ямар гоё юм бэ минийхөө.
гоё юм нэ. Гоё. Аяганыхан доод нь хавччихээн үү миний хөө? Хавцсан байна уу? Түмэ. За. Миний үеийг үү? Ээжийнхэн жоохон том юм байлгүй. Яа, это там дээрээс мэн даа. Бадараа. Бадараа. Ямар хөөрхөн зинс вэ? Тийм нэг үү? Тий, ичгээ хөөрхөн. Аягандаа үргэж авахгүй шүү миний хөө. Заяа. Айда угаанаа за. Угаачин заяа. Тийм ээ. Одоо аягийн салгах чинь хардаа миний хөө. Ямар гоё юм бэ тий? Хийсэн аяныхаа форм дээр одоо чимэглэлүүдээ ширээн дээрээ дандаа сууж хийх юм шүү за. Ширээн дээр сууя гинэ миний хөө. За яа. Хүүгийн нүдэнд догтлол гайхшрал ээлжлэн. Шавранд хүрэхдээ гараа усаар норгохдоо хүртэл нилээдгүй сандарсан бол багшийн зааврын дагуу ээжийнхээ урмын үгийг сонсоод баг багаар айдсан нарилж харин ч баясгалантай болж эхэлсэн. Магадгүй хамгийн том сэтгэл зүйн сорилтойгоо өнөөдөр учирч байх шиг. 3 настай гэхэд орчлон хүү маш сайн төвлөрч хийж байгаа зүйлдээ анхаарлаа бүрэн хандуулж чадж байна шүү. Энэ бүтээлчүүдээр ээж хүү хоёрт төвчээр, мэдрэмж, анхаарал, төвлөрөл гээд олон зүйлийг бэлэглэж байгааг үзэгчид та бүхэн харж байна. За одоо хэдүүлээ. Энэ нэмэгдэл шавраараа Аягандаа хүрлээ. чимэглэл бариул аяган дээр одоо яг юу шингэмээр тэр болгоно чөлөөтэй одоо хийчих болно шүү за. За энэ шавруудаа аваад шууд хийгээд явчаарай. Одоо шууд баримжийн шавраар хийж байгаа юм шиг л. Юу хийх вэ миний хөө аяган дээрээ? За Аяган дээрээ зүрх хийх вэ миний хөө? шавраа гартаа удаан барих тусам шавар нь хатай шүү за. Тийм болохоор айлгууд гараа чиглээ шавраа Миний хөө гараа. Тэг аяган дээр зүрх хийчих миний хөө. За одоо шавраа бариад. За тэрнээс өмнө бас энэ Бэх юм уу? доотлог гэдэг. Бадах юм уу? Тэг. Их юм уу? Тэг. За их чигтэй борлооноороо ингээд цэвэрлээд арчаад. Энэ аяганыхаа доотлыг ингээд цэвэрлэн гинэ миний хөө. Хоёлаа энийг бас ингээд доош харуулж. Өө миний үгийн аягны доотл нь амар гоё юм. За маань явчих. Хоёлаа ингээд цэвэрхэн болгоод арчиж шүү за. За арчаарай. За энэ талаа. За тэгээ болно дөө буцаад иш наруулж. За. Хэлгээс нэг Харин тийм ээ. юм байна. Битүүлчихгүй. Зүгээр дараад. Эндээс янзлахгүй л болж байгаа ингэ битрэхгүй. Оо ямар гоё болсон юм миний хөө. За ингэ. Одоо хоёлаа гараа нь оргоё. Гараа нь оргоё. Энэ ямар хөөрх юм бэ те? Гараа нь оргоё миний хөө. За тэгээ бариулъя. За одоо багш нь зааж өгч Яг байна. нэг иймэрхүү зузаантай.
бодороо за хамгийн нэгэн дээр. Яг. За. За тэгээ яг бариулахын хэлбэрийг ингэж гаргачаад хэдүүл яг наах юм шүү. Ээж нь заагаад үгүй заа юу. Их юм уу? Миний хүү наадхаа жоохон юм нарийнхан болгочих. За хоёул ийм зузаантай болгочих. Ширээ дээрээ тавьж агаад ингээ гоё илтгэж. За хоёулын илүү хэсэг ингээд тастаад. Хоёулын гар ус арай устай байгаад шүү. За энэгээр одоо гоё бариулын хэлбэр гаргачих. Энэ бариул ямар хэлбэртэй вэ? Хоёул яг ийм бариулын гоё хэлбэр гаргая. Тэ гараа ногий. За яг тэгээд энэ наалтах хэсгүүд чинь яг гоё юм тэгшгэн байх юм шүү. За. Яг наахтай хэдүүлээ яг наалт хийж байгаа газараа ингэж арзаалгаж агаад арзаалгасан дээрээ энэ юм өтгөн шавар байгаа даа. Эндээс гоё цавуу шиг түрхэж агаад яг наах газараа сайн дарж наах нь шүү. За. Троос нь тулж агаад. За хоёул энэ утгаар энэ гоё ингэж тэгшлээ зүсээд авчих. За энэ дэлхийн гоё зүсчих. Болгоомжтой миний хүү. Арай л их аваад байна. Энийг тэгшлээ. Яг баримлын шавар шиг гоё юм тийм миний хүү. Их юм уу? Тэг юм байна миний хүү. За хоёул тэгээд энэ нэг зүссэн газараа ингээ гоё арзаалгач. Ингээд арзаалгач. Арзаалгаа зураг нэ миний хүү. Ингээд зураг ингээ арзаалгаад ингээд нөө ямар мундаг юм. Өстө мундаг хөө юм аа. За нөгөө талын бас адилхан. Энийн бас адилхан шүү. Зоригтой миний хөө. Зоригтой шууд зур. Наад биерээ миний хөө жоохон урдаас барьж байгаа юм аа. Хутгаа гэх юм уу? Тий, жоохон урдаас барь. Ойр туулаад барь минь. Ингээд үү? Тий, эндээс барь. туулаад барь. Мухаа алах юм байхгүй миний хөө шууд зоригтой шууд зүс заа яа. Зүсэж болно. Тэгээ хоёул эндээс болоод ирэх шүү. Эндээс аваад энэ дээр гоё ингээд цавуу шиг түрхэх шүү. За. Цаагаар юм наач үзсэн үү? За наач. За гэж. За хоёул одоо бариулаа ингэж барьж байгаа. За багшнуудаа тавьчих. За наатахс наш гэж. За хоёул ингэ барьж байгаа сайн нааш шүү. За дотроос нь ингэж тулж агаад. За наач. За энэ гараараа барьж. За нөгөө гараараа эндээс нь ингэ тулж. За зүг. За дараараа. Нөгөө гараараа тэр агаагийнхаа багшийнхаа барьж байгаа шиг түлхэх юм. За одоо доотлын. Доотлын түлхтэй миний хөө. Яг зөв. Ингээд нөгөө гараараа дотроос нь түлхэхээр юм нэх үү. Дотроос нь түлхээ. Ээж нь энийг жоохон өргөөдгий. Жоохон өргөөдгий. За. Ингээд барьж агаад энэ хуруугаараа ингээд түлхээд ямар хөөрхөн хуруу вэ? Ямар мундаг хуруу вэ? Болцсон уу? За мундаг юм аа. Тогтчлаа шүү дээ. Миний хүү ийм аяг хийж байгаа юм уу? Энийг авахгүй. Тий байхгүй хатаагүй байгаа тий. Нөөд нь байгаа юм. За ойлголоо. Хүрхгүй маань тий. Одоо хэдүүлээ. За. Яг энэ залхасныхаа хэдүүлгийн өөс юмуд ингээд дахиад нөгөө нэг кичээлтэй борлооноор ингээд арчаад цэвэрхэн болгоод авчих шүү. За. За тэгээ аяга ямар өнгөтэй болгомоор байна. Дээр нь хэдүүлээ аяган дээрээ зураг зурж болно. Шавраараа юм хийж байгаа дээр нь нааж товоолгож хийж болно. Дээр бас юм дардаг өсгөнүүд байна. Аяган дээр миний юу хийнэ гэлээ? Дуртай амтан байгаа юу? Дуртай амтан байна уу? Ямар амтан дуртай байлээ миний хөө? Баранд дуртай тий. Миний үн чинь барж илтэй тий. За түл хоёлоо шавраараа гоё бар хийж болно шүү. За. Та. Тэгээ гоё аяхан дээр нааж болж байна. Миний хөө одоо бар хийж байгаа юм уу?
Яа ямар мундаг юм. Одоо энэгүй яах вэ? Энэгүй яах вэ? Зүрх хийчих юм уу миний хүү? Үгүй би баа. Тийм үү. Энийг одоо яах вэ? Энийг яах вэ? За хоёул одоо бар хийчихье заяа шавраа. Энийг түр дийшээ тавьчих. Бишээ шууд ус руу ичиж. За одоо энэ шавраар гоё туртай юм хийж байгаарай. Тэгээ хоёулаа хамт наа заяа. Зүрх. Үгүй юу. Ээж нь бар хийж өгч чадахгүй яана миний хүү. За хоёулаа жижигхэн шавар аваад ингээ бөөрийг хэлчихье. Тэгээ бөөрийг хэлчих. За бөөрийн хэлсэн дээрээ алхан дээрээ тавьж байгаа хоёулаа жоох ингээ дарчие. Оо ямар мундаг юм нэ. За наасныхаа ард дээрээс хоёулаа дахиад нөгөө арцаалгаад наасан штэ. Яг тэр шиг. Арцаалга зоригтой зүс миний хүү. За тэгж байгаа дахиад эндээсээ түрхээд хоёулаа аягныхаа туртай газар нааш уу за. Хаана наамараа. За мэнгүр түрх юм. За түрхээд тэгээд наачих. Я хэлээ энэ хэсэгтээ наачих. Энийг. Ямар гоё юм бэ? Барны толгой шүү заяа. Хоёлоо одоо чихийг хийгээд хамрыг хийгээд дараа нь бага бараа хөнгө ялгаж бодсон шүү за. За хоёлоо барын чих ямар байдаг вүлээ? Хоёлоо жижигхэн хоёр чихт санийх шиг хийчих. Яг санийхтай адилхан арцалгаа түрхээд энэ дээр нааш үү за. Чих хоёр чих юм. Энэ нах. Тий арай том биш. Хоёлоо жижигхэн чихтэй шүү дээ. Бар чин толгооноос жижигхэн чихтэй шүү дээ. Дахиад хуваа миний хүү. Хоёр хуваачих нь. Хоёр жижигхэн болгоё. Ээж нь тослох уу дээ? Ээж нь тосолж болох уу? Үгүй. За тэгвэл миний хүү болцсон уу? За тэгвэл миний Юу хүү. вэ? Энэ үү? Энэ аюултай хутга. Энэ миний үгийн хэрглэж болох пявер байна миний хүү. За энэ дэр. Чихэн энэ. Чих нь хоёлын толгойнхаа энэ дэр нааш та. Гэтэ өрөөл том чих байна да. За тэгтээ. Чи барууш туулаа болчих юм шүү. Туулаа хийчих юм уу миний хүү? За тэгт. За тэгвэл нөгөө чих нь хичээл. Дахиад нэг чих. Туулаа хэдэн чихтэй вэ? Мэдхүү. Туулаа хэдэн чихтэй вэ? Хэдэн чих байдаг вүлээ миний хөө? 1 2 энэ хэдий? Хэдий? Амаараа хэлчих миний хөө. Тан тих. 2 ахгүй юу? Тих. Тий. Би том татгүй. Ээж нь туслаад өгөх үү? Туслах уу? Туслах уу ээж нь? За. Ээж нь энийг ингээ гаргаад өгье заяа. Жохон наргачих ёо. За. Миний хүн наргаад өгдөө ээжтэй. Бацаж болохгүй юм шүү. Хэлий ээж нь. Ийм бацаад өгье. За. Нэг наргаж. Жохон наргачих. За тийм харчаад авчих. Сайхан заварч гинөө ойлоо тий. За буцаагаа тийшээ тавьчих. Ууз. Энэ хэрэггүй. Одоо ингээ идэх юм уу? Тэг энэнтэйгээ адилхан болгоо миний хөө. Арай л урт болгочих. Тийм ч ихтэй их юм уу миний хөө? Таалагдж гинөө. Үгүй. Таалагдахгүй байна уу? За жоохон туслаад өгье юм. За энийг ингээ тавьчих маа. Энэ яг басна. Зүг үү? Ингээ зурна ш тойлоо. Ард нь зурна ш. Юу зоригтой зур заа юу. Тий. Тий зураад бай. Сайн байна. Тэ сайн зурч. Одоо энийг нааштай миний хөө. Ард нь энийг наахгүй бол наалдахгүй ш миний хөө. Энэ зурсныхаа ард нааш шүү заа юу. Биш нөгөө талд нь. Сайн байна. Сайн байна. Нандаа кокчоо.
За керамикийн урлал бол яг бусад дүрслэх урлагийн мэрэгжлийн төрлүүдээс хамгийн органик материал хэрэглэдэг гэдгээрээ бас онцлог болж байгаа. Бүх процессууд нь дандаа байгалийнхаа одоо хуулиар гэх юм уу байгалаас урган гарсан юмнуудаар одоо жишээ нь шавар гэхэд одоо энэ чулуулгын тооснуудаас бүрдсэн цуудыг ашиглаж хэдүүлээ шавар гаргаж авдаг байхгүй. Аюултай шүү. Одоо та хоёрын хэрэглэж байгаа шавар жишээ нь юу далайн гаралтай 100 одоо 98% холцтой шаазангийн шавар гэсэн үг. Энэ нь яг шатаад гараад ирсний дараа цав цагаан өнгөтэй болчдөг. Цав цагаан? Тийм, цав цагаан. Гараад 1250 градус хүртэл шатаж байгаа. Дагаад нээштэй өгч. 1250? За тэгэхээр бидний хийсэн бүтээлүүд яг 1250 градус хүртэл даах чадах чадвартай тийм хүү сайн чанартай бүтээлүүд хэвлэх хэрэгтэй гэсэн үг. Одоо энд хийсэн бүтээлүүд чинь 3-4 хоногта тасалгааны температурт энд хатж байгаа юм. Тэрний дараа 800-аас 900 градусын хооронд эхний шаталтанд орно. Тэр нь ерөнхийдөө нэг тоосох шиг хагас боловсролтой болчихж байгаа гэсэн үг. За тэрний ард дээрээс одоо ийм одоо яг энэ аяган дээр харагдж байгаа юм палан бүрхүүлээд байгаадгаас гялалцсан. Бид нар чинь тавигдаад эхэлнэ. Тэрний дараа дахиад 1250 градус шатаад яг эцсийн байдлаар бүтээлүүд чинь гарч байгаа. Дараал нь бол аягүй их юм шүү дээ. Тийм ерөнхийдөө дамжлага Шууд нэг өдрийн дотор бол аяга бүтчихгүй тийм. боломжгүй. Тийм ээ. Тэг миний хөө зүрх. Миний хөө зүрх сайн хийдэг тийм ээ. Би тэнэт авъя. За ямар ч байсан керамик урлалаар гэр бүлэрээ ч юм уу найз нөхдөөрөө ямар ч хүмүүс хийж болно шүү дээ. Тэгээд ирэх юм бол ямар ч байсан өөрсдийнхөө гараар дурсамжаа нэгт бүтээгээд авчиж байгаа. Хоёр дахь юм бол яг тухайн үеийн тэр хүмүүсүүдийн одоо цагтаа байгаа мэдрэмж одоо төсөөлж юу гэдгийг сэтгэл хөдлөл бүгдээрээ хурууныхээ даралт зураас бүх юмараа энэ шавар дээр яг илрээд гараад ирдэг байхгүй. Одоо арт терапигийн ч гэсэн төрлүүд байдیں۔ Яг хүний хийсэн юмар зурсан зургаар энэ хүмүүсүүдийг шинжиж өөрийгөө танин мэдэж ингэж цаашаа хөгжиж твшиж явдаг юмрхүү бас урлагийн төрлүүд байгаа гэдэг. За тэгээд төвлөрөл яг хичээллээд ингээд удаан хугацаанд суралцаад явах юм бол яг гоё 50 тогтоон болно. Төвлөрөл нэмэгдэнэ. Анхаарал төвлөрөх чадвар. Тийм одоо хурууны өндөгний мэдрэмжүүд бас хөрөх мэдрэмжүүд бас нэлээд сайжирч байгаа гэсэн үг. Одоо энэ жишээ нь энэ шаварнаас өөр шаврууд одоо ширхэг томтой шаврууд нэрх юм бол бүх одоо гарын хэсэг мэдрэлийн судсууд бүх хэсгүүд хурж байгаа болохоор дандаа массажлж өгж байгаа. Хоёр дахь юм бол дандаа хөрөх мэдрэмжүүд дандаа сайжирч ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг гарын жижиг булчингууд бол маш сайн хөгжих юм шүү дээ. Тийм уян хатан болно. Миний сонирхолтой юм даа. Яг тэгэхээр ширээнд нь хүрээд байсан байхгүй юу? Тэгээд ээж нь муухай олохгүйгээ энд нь хийсэн байхгүй юу? Тийм миний угаа энэ гараараа хүрмээргүй шүү. За юу. Яа тэгээ одоо хэдүүлээ. Аяга будаж болно. Ямар одоо энэ хатан багт шууд будчих юм байна тий. Одоо болохоор яг энэ шаврын фермент гэдэг юм ерөнхийдөө гараад ирж байгаа юм. Энэ нь болохоор яг энэ цагаан шавартай адилхан одоо энэ ферментгүй өнгөнд оруулсан шаврууд гэсэн үг. Яг энэ өнгөөрөө газар дээр нөтөн дээр нь будчих юм бол хүмүүс дахиж ирэх шаардлагагүйгээр шууд хугацааны дараа бүтээлийн бэлэн болоод байна. Яг энэ өнгөөрөө л гараад ирнэ тий. Одоо энэ дээр байгаа өнгөнүүд нь болохоор яг түүхийн өнгөнүүд. Арай бүдэг, цайвар нэг юм стил зөөлөн өнгөтэй болсон байна. За яг шатаад гараад ирсний дараа эдгээр яг жинхэнэ өнгөөрөө гялалтсан. Тийм шаардлагатай шин чанаруудыг гаргана гэсэн үг тий. Бүди. За хоёлаа ямар өнгө дуртай? Ямар өнгө дуртай вэ минийхөө? Баар нь биш ээ өнгө минийхөө. Сая минийхөө баар хийж байгаа туулаа хийзээ тий. Улаан цэнхэр хэдүүлээ цагаан байх хэсгүүдээ бол будахгүй үлдээгээд явчих шүү. За. Шавар нь өөрөө цагаан учраас. За нэг зүрх хийх гэсэн чинь болтгүй. Энэ арай нэмэгдчихлээ. Эстэ энийг дахиад наргаад өгч болох юм минийхөө? Хоёлаа будъя. Би тэнэгд. За тэг. Наргаад өгч. Кас наргаад өгч. Басан минийх. Наргаад одоо нарга. Ваа. Баярлаа. За хоёлаа бэр авчи. Энэ ямар өнгө лээ? За хоёлаа туртаа өнгө аваад шууд туулахаа будчих. За зүрх нь аль вүлээ? За будчих. Нүүж. Миний чинь ээжээсээ төрүүлээд мундаг будаж байгаа юм шүү дээ. Ээж нь тэгсэн чинь дөнгөж аягандаа чимэглэл хийж шít нөхөө.
Ямар мундаг юм бэ? Хурдан юм аа. Ээж нь одоо будаж амжих болов хүүгээ төрүүлж чадах болов? Чадахгүй юу? Ястаа гүйцэндээ. Үгүй. Ястаа төрүүлэндээ ээж нь. Ээж нь надад Үгүй. миний өн төрүүлсэн үү? Тийм шүү дээ. Ямар гоё бодсон юм минийхөө. За туулааны ямар өнгөтэй лээ? Хоёлаа туулаан дээр эсвэл нүд ам зурх уу? За хоёлаа нь хар өнгө авч байгаа. Туулаан дээр хоёлоо нүд зурчээ. Нүд ямар байдаг лээ? Нүд хаана нүлээ? За хоёлаа. Хоёлаа жижигхэн бэрэрийн хар өнгө дээрс авч. За одоо хоёлаа нүдийн зур. Энэ хаана нүлээ? Арай том нүдтэй юу? Арай том нүдтэй болцсон уу? За яа тийм те. Манай нийслэл хотод энэ мэт нууцлаг сонирхолтой газрууд олон бий. Гараараа бүтээж, сэтгэлээ шингээдэг урлангуудад хүмүүс цагийн урсгалыг мартан, гарын хөдөлгөөн, уран сэтгэмжинд автан амардаг. Тэг. За өөр өөр биер авах шүү. За. Энэ ягаан өнгө шүү. За. Ерөөсөө ээжээсээ төрүүлээрээ минийхөө заа юу. За. Өстө хурдан өөхөд юм аа. Өстө гайхалтай зүйлсийг хийж өгөх гээд ирсэн миний үчин тийм ээ. Ээжигээ төрүүлсэн үү? Надаа. Тийм байж тээ. Ээж нь чих байхгүй, туулаа байхгүй. Ганцхан зүрх байгаа. Тэгсэн чинь миний үд зүрх байна, туулаа байна. Чи одоо хоёлаа болцсон дөө чихээ бодоод дуусчих юм чи. Яа хоёлаа ингэ дуусаа шүү. За. Хоёлаа бүр төрүүлээ дуусчихлаа шүү. За хоёлаа үсэг дарах уу? Төрүүлээд ээжээсээ төрүүлээ үсэг дарах гэж байгаа юм уу? Хүлээ намайг хүлээ. Ээжигээ хүлээгээрэй. Хоёлаа хараа ямар үсэг дарах уу? Орчлон гээд дарчих юм уу? Миний үнээрээ дарах уу? Түүлээ. Үсэг хамаа. Чиа болчихсон шүү. За дарч. Тэгээ дараа нь энийг дараа шүү. За хоёлаа. Бостон. За бүгдийг дарсан юм. Бостон. Миний үчмөр халцсан юм шүү дээ. Тэ. За яах вэ? Чиа тэгэхээр нэг үсгээ. Энийг бүдий. Будаад өгөх юм уу? За тийх. Миний бод. Будмаар санагдаж байна минийхөө. Энэ ягаан өнгөнд дүрээрээ заа ёо энэнд өөр өнгөнд дүрэхгүй шүү минийхөө заа ёо. Зоригтой бод минийхөө. Жоох урдаас байр бээрээ. Юу хийсэн бэлээ ойлоо? Минийхөө? Байна уу? Минийхөө? Юу хийж байгаа ойлоо? Инаяа. Аяах хийж байгаа юу? Одоо ямар юм хийж байгаа илээ аяганда? Будаг бодож байгаа илөө? Ээж нь зүрхээ будаагүй байсан. Ямар өнгөөр бодох уу? За. Нэг дитгүй юм аа. Энэ үү? Тий. Энэ дээ. Ави. Энэ Савин. Савин авч яах гэж байгаа юм нөхөө? Тоглох гэж байна. За ганцхан тоглож заа ёо. Энийг ав. За. Энийгээ зэвэрсэн байхгүй юу биирээ. Биирээ ингээ угаадаг байхгүй. Аягийг энэ дээр тавьж хатаадаг юм биш нөхөө. Аягийг энэ дээр тавьж хатаах юм биш одоо багш нь. Энэ дээр үү? Энэ дээр. Үтипстэй. Ер нь хийж чадахгүй ч байсан бай, ямар ч байсан бай, ирээд ямар ч байсан шавранд хүрээд үзэх хэн өөрөө их гоё шүү. За ингээ хүүтэйгээ анх удаа керамик урал хийж үзлээ, гар урлал хийж үзлээ. Манай хүү бол маш сайн төвлөрж байна. Үлдээгээд хоёлаа хатаачаад дараа нэрээд авъя заа ёо. Би тэгээ ийм аваад иймэр аяах хиймээр нөө минийхөө. Яг нөгөө
гараанаа орхиж байгаа бол шавраа барих тэр мөч айгүй сонирхолтой байлаа. Анх удаа яг ингээ яг энэ шавраар аяг хийж байгаа болохоор тэр бүтэц яг анх аяга үүсэж байгаа одоо процесс айгүй гоё сонирхолтой байлаа. Дараа нөхөртөөгөө хамт ирээд хүүтэйгээ гуруулаа яг энэ цаг хугацааг дахиад яг гоёор мэдэрмээрээ үнэхээр гоё үнцэнтэй цаг хугацаа байлаа. Орчин маш их таалагдлаа. Ерөөсөө л яг урлал дээрээ л төвлөрлөө. Яг л энэ гар урлал дээрээ төвлөрлөө. Яг л багшийнхаа заасны дагуу аягнуудаа бит хоёр хийлээ. Өөр юунд сатаарсангүй, утас харъя, утас үзье гэж сатаарсанчгүй. Энэ яадгийн, тэр яадгийн гэ бүх сонирхолтой юмнуудаа манай хүү хийж үзсэн нь үнэхээр гоё л. 3 настай хүүхэд хүртэл энэ гар урлалаар ингээ аяг хийж болдог гэхээр одоо би энийг хийж үзчихийч хүүтэйгээ хамт хийж үзчихийч одоо мэдсэн болохоос ш. Би зүгээр зурагтаар үзэх юм бол манай хүүхд ийм аяг хийн гэж бол бодохчгүй юм байна. Тэгэхээр хүүхд хийх боломжтой юм байна. 3 настай ч хамаагүй хүүхд ингээд гар урлалаар энэ аягыг хийх боломжтой юм байна. Зүгээр одоо юу гэдгийг нэг тоглоомын газар эсвэл нэг утас үзээ суух гэхээсээ илүү арай нэг сонирхолтой байдлаар хүүхдээ гадуур дагуулж гарангаа тэгээ энэ аяг хийх энэ процессыг бас аав ээж нар мэдрээсэй гэж бодож байна. Одоо ерөн яг одоо юу гэдгийг 3-5 насны ерөн 2-5 насны эцэг эхчүүд ерөн хүүхдүүдээ аваад гадуур явахыг маш их хүсдэг. Гадуур хийх сонирхолтой юм юу вэ? Олон төрлийн динозавртай юм байдгийн болов уу? Эсвэл гараараа хийж болдог юм байдгийн болов уу ч гэдэг юм уу. Тийм аягүй их сонирхдаг. Гэтэ нөгөө яг хүргэж байгаа мэдээлэл аягүй бага байдаг гэж боддөг юм бэ. Тэгэхээр яг энэ керамик урлагийн талаар аав ээж нар мэдэх юм бол ийм бага насны хүүхдээс керамикийн урлал ийм хөрхэн аяг хийж болдго юм байна гэдгийг мэдэх юм бол энд ирээд ингээд хүүхдүүдтэйгээ маш гоё цагийг 2-3 цагийг үр дүнтэйгээр маш гоё ингээ хөгжилтэйгээр өнгөрөх боломжтой юм байна. Эцэг эхийн хүүхэддээ өгөх хамгийн том үнэтэй бэлэг бол тэдэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа юм. Тоглоом, утас, дэлгэц бүгд төр зуран зүйл. Харин хамтдаа бүтээсэн дурсамж насан туршид нь хадгалагдан үлдэнэ. Бүтээлч гэр бүлтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.